Чингис хаан бол нар шиг байсан болоод л бусдыг ивэж энэ химийг үлдээж шүү дээ. Нар уртаа дасгал юуч биш болно гэж байгаа юм. Эрх чөлөө шударга ёс. Энэ бол хүн төрөлхтний мөнхийн хүсэл мөрөөдөл. Гэвч хачирхалтай нь бас туйлын харамсалтай нь хүн төрлөختөн хүссэн эрх чөлөөгөө огт ололгүйгээр цааш явах зам дуусч түүхэн төгссөн. Түүхийн төгсгөл ирлээ. Эннээс цааш явах зам байхгүй хэмээн дэлхийн судлаачдыг шуугуулж, дэлхийн хүн ардыг шоконд оруулж байсан Фукуямагийн дуйлант мэдэгдлээс хойш даруй 10 жилийн хугацаа ард хоцорчээ. Гэвч эрх чөлөөг хүсэн мөрөөдөх хүн төрлөختний хүсэл мөрөөдөлд эцэс төгсгөл гэж үгүй билээ. Хүн төрлөختний мөнхийн хүсэл мөрөөдөл. Энэ цагийн судлаачдын эрэл хайгуул зориулан салхи мэт эрх чөлөөг эдэлж явсан нүүдэлчин монголчуудын туулсан замналыг тодотгохоор наран мандах цаг нэвтрүүлгийн гараагаан мандлын цэнхэр говьосон эхлүүлсэн билээ. Ингээд эрх чөлөөний эрэлж хүн төрлөختөнд салхи мэт эрх чөлөөнд хүрэх гэрэлт дардан замыг бэлэг болгон барихын тулд Эзэн хааны хаан өлгийн нутгийг зорин аялах аяллаа гараагаан ин эхлүүлвэ. За сайн байцгаана уу. За бид өнөөдөр Хэнтэй аймгийн Бэндэр сумын төв дээрээд байна. Ингээд мэдээж бидний зорилго бол оноо мөрнөө хамгаалах. Энэ бол бид нэр ухрахчиггүй болчлоо гэсэн үг. Оноо хатаа ижидэд тулаад ирэхээр. Ухрах одоо үүнээс шааргашин гიშх хэрэг байхгүй л энэ хэмжээ бол энэ ерөөсөө улаан шугамыг татдаг шүү дээ. Энээс цааш бид нар доройч болох. Яг тэр цэгэн дээр тэр шугамн дээр л бид явж байна шүү дээ, тий. Ерөнхий сая яриад ирэхдээ би бол хийдгээ хийшээ. Над хүчрэхгүй байна. Тийм учраас ард түмэн живсэг бариад хамаагүй хамгаалаа л гэсэн гэж шүү дээ. Тэгээ одоо бид нэр эрсэлж босч энэ улсаа энэ ариун дагшин газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэх гэж оролдохгүй юм бол хижээч байхгүй шүү дээ. Одоо л биш бол хижээч. Одоо л тэгээ гутаан давааны одоо энэ ноён оргил дээр ирээд зогсож шүү дээ. Энэ эзэн мөг Чингис хаанаас өвлж үлдээсэн газар нутаг. Магадгүй энэ гутаан даваа мөнх тэнгэрийн даваа гэдээ одоо бүр хамгаалаач гэсэн ийм одоо түүх шашцартай. Урд талдаа бол босго тэнгэрийн даваа гэдээ байж байгаа тийм ээ. Тэгэхээр бид одоо өөрсдөө энийг хамгаалахгүй бол одоо өшөө хэн хамгаалах юм? Мөнх тэнгэрийн даваа нэртэй. Одоо энэ давааг магадгүй бид нар одоо энэ оноо хатаа ижийг хамгаалаад бослоо энтэй яг зэрэгцээд энэ маань өөрөө юм онцгой нутаг юм чинь энэ ихтэлхийгэн сүтгэж байгаа энэ айхтар буруу хөгжил буруу хөвшил амьдралын энийг өөрчлөх ийм том эхлэл тэгээ тэнгэрлэх дэвших ийм давааг давж байгаа юм уу? Энээс цаашаа бид нар ухрах газар байхгүй. Одоо бид нар эрслэн босгоос өөр ямар ч домгүй. Тийм ч учраас ерөнхий сайд маань ард түмнээ эрслэн босооч хэл. Ерөнхийлөгч маань эрслэн босооч хэл. Тэгэхээр энэ засаг дийлэхгүй л юм байна л гэсэн үг шүү дээ. Маш ойлгомжтой боллоо. Тэгэхээр зэрэг бид нар ёстой л оюунаараа онголоо хамгаалъя гэж бид нар өвлөсөн шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр бол ёстой энэ сайхан нутгуусаа хамгаалсан тэр зүрх сэтгэлээс хамгал оюун ухаанаа уудлах тэр эрч хүч нь гарна. Тэгээд л маш оюун ухааны гайхамшигтай ололтууд эндээс олдох ах л та тий. Энэ нутаг монголчуудыг Манданбаатар дэвшин дээшлэхийн авчигтай нутаг. Тийм учраас бидний анхны үйл ажиллагаа тэгж бодож энэ авшигаас хүртэн энэ нутгийн хүмүүст хүртээсэн тэр авшигыг буйныг хуваалцсан. Тэрийг ард түмэндээ хэлнэ гэсэн ийм зорилготой гарч ирлээ. За бүгдээрээ он мөрнийхөө төлөө уухаа!
нарыг хараа сууж байгаа хүн та зүгээр л хүсгэл юм бол тэрнээс цааших эрч хүч, эр зориг юу вэ? Тэр бүгдийг чинь газар нутаг чинь тэнгэр чинь л өгдөг. Ийм л онцгой юм шүү. Онон багийнхантайгаа уулзаж тэдний бодлоо юуныг маш сайн сонсож мэдэж авах хэрэгтэй байна. Энэ угаасаа нэг нутаг усны маань хүмүүс бас нэг арга хамгаалах өөр нэг арга бодоод явж болно шүү дээ, тий. Бид нар болохоор зэрэг энэ засгийн газар та нар энийг болиулаа гэд ингээд тэр тэмцлээрээ өвөл яваад ирсэн чинь эдгээр нь хамгаалах юм гаргачаад байхад тий. Хамгаалж чадахгүй л байгаа юм чинь одоо тэр нутгийн ардаас цаа нэг юм байдлаа нэхэд бас онцгой ямар ч арга юм гарч ирэх юм билээ дээ, тий. Энэ нутаг юу? Тэр нутгийн өөрсдийнхээ нутгийнхаа өрсөд юу гэж эрч хүч ямар ч арга сам одоо зам өгсөн билээ. Тийм учраас л тэрийг л сонсох гэж бид хоёр энэ одоо Улаанбаатараас наашаа гарсны хэрэг. Дундгойвээс. Дундгойвээс Улаанбаатараас бинтэр ороод одоо бид нар Бачирэтээс бүр Онон багийнхантайгаа уулзаж за яг энэ онон мөрнийхэн дээр байгаа энэ ард түмэн маань яг яаж хамгаалах ямар арга зам бодоод олцсон юу вэ нэ те тэр бүхнийг бодолж гаргах хэрэгтэй байна. Өвөл бол бас явж байхад соёнгөөр л хамгаалахаас өөр арга байхгүй дээ гэж хэлж ирсэн шүү дээ. Бэлгээ ах маань ярьж ирсэн, мөнгө саранч ярьж ирсэн. Хорвоог цэвэрлэх хоёрхан зам байдаг гэж би боддог. Нэг нь бол хурц ил дээр, хоёр дахь нь хулсан бэрээр, гурав дахь зам байхгүй. Тэгэхээр эсвэл дайтах уу, эсвэл гэгэрэх үү? Монгол улсын ерөнхий сайд хүрэлцэх 2019 оны 5 дугаар сард Хинтийн нутгаар айлчлан явах үеэрээ ард түмэн өөрсдөө нутаг усаа хамгаалах хэрэгтэй. Болохгүй бол буу барин бос тэмцэхгүй юу гэдэг зөвлөмжийг Бэндэр нутгийн ард иргэдэд өгсөн байна. Мөн Монгол улсын ерөнхий сайдын амнаас соён гэгэрэл гэдэг үг хаяадан гарах болсон тун нааштай хэрэг шүү. Урд нь хизээ юм байла хэмээн өндөр насны жаргалж байгаа мөн бидэнтэй уулзах та ярьцуулаа. Энэ хүрэлцэх юу гэх нь соён гэгэрэл гэж бас нэг өрөөлдөг болоод. Энэ ярианда хавчуулдаг болоод байна. Тэгээ энэс урд ер нь тийм юм байгаагүй шүү дээ. Тийм учраас ард гэрэлттэй соён гэгэрэл ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй. За бид нар хувьд наран мандах цаг гэдэг нэвтрүүлэг эхлүүлсэн юм а. Одоогоос яг 1 сарын өмнө манай нутгаас 6 сарын 7 өнөөдөр 7 сарын 7 бас таарч байна. За энэ маань ямар утга учиртай нэвтрүүлэг вэ гэхээр зэрэг дэлхийн монголчуудаас одоо энэ юу түнэр харанхуй гүйгүүлэх энэ наран мэтийн хөгжийн зүй зүйнийг гаргах энэ зүйлийг монголчуудаас хайгаад бас 10 20 жилийн өмнө үсэж байгаа байхгүй юу. Монголчууд дотроо бид нар бол эзэн Чингис хааны өлгийн нутаг гэдэг утгаар нь танаа энэ нутгийг онцлоод за тэгээд ялангуяа энэ нутгийн залуус хүүхдүүд та нараас л гэрэл ирээдэг хийгүүл мандуулах ийм хүмүүс гарнаа гэдэг бодолтой уул нэрэд энэ яриагаа өмнө ч гэсэн хийгээд ямар ч энэ нутгийг зоригээ гарсан байхгүй. За тэгээ өчигдөр ингээ ярьж адил үнэхээр л тэр гэрэлгээгээ энэ охиноос цацраад гараад ирэнгүүт нь за танаа юухантай маргааш ярилцъя гэд ингээд цуглуудаад ингээд ээж байгаа. Бид нар 11 оныхоо хувьсгалыг бодъё. Богд гээгэнээр өдөрдүүлсэн болохоос биш. Бүгдээр 30 хүрэхгүй дөнгөж одоо бид нар Түшээд хаан дашны 28-тай. За бид нэр 21 оныхоо хувьсгалыг бодъё. Сүхбаатар жоо болсон. Дан 20 төн. Дандаа 20. Бид 90 оныхоо хувьсгалыг харъя. Дан залуучууд. Залуучуудаар эхэлсэн шүү дээ. Залуучууд яагаад би одоо бол гайхдаг байхгүй. Ахмад хүн илүү оймс илээсэн, илүү ухаарсан, илүү гэгэрсэн, илүү зав чөлөөтэй. Гэтэл хувьсэл гэдэг энэ хүчрхэг юмыг зүгээр махан бие хийдгүй юм байна. Та нарын гадна талд би байгаа тэр аарог бие гэдэг тэр асаж бадарч байгаа, шатаж байгаа тэр юм хувьслыг хийдэг юм байна. Тийм учраас залуучууд хувьсгалыг хийн. Та нар хийн. Тийм учраас монголчууд тэнгэр нь та нарыг биелдээд өнөөдөр та нар харалтай.
60 нас надаас илүү аятай сайхан үг хэлээд ингээд нэг 20 хэдтэй охин 20 хүрээгүй ч юм уу охин гэхээс сууж. Энэ чинь бол та нар хувьшил хийхэд бэлэн болчихжээ Монголын залуучууд гэдгийг харууллаа. Уул нь бол өнөөдөр чинь бас 2019 оны 7 сарын 7 яг 2 жилийн өмнө 2017 оны 7 сарын 7-нд Монгол ялна гэдэг өрөөтэй нэр дэвшсэн Баттулга 2 дахь удаагийн ялалтаар гарч ирсэн гэвч 2 жил өнгөрөхөд бидний хүссэн дээр Монгол ялсан тэр юм болоогүй те. Гадныханд газар нутгаа эзэрхийлүүлээд одоо өнөөдөр бүр эцэстэн тартагтаан тулаад эзэн Чингис хааны хавлгийн нутгийг онон мөрний цаанатаар ордуулах дээр нь тулчаад байна. Мөнх тэгрийн даваа буюу гутаандаа байгаа төслүүдэд ингээд Монгол ер нь голомтан самруулах дээр тулчаад байна. Тэгэхээр зэрэг энэ яагаад Монгол ялаагүй болоо гэхэлэр зэрэг энэ Монголын өөрсдийнх нь жинхэнэ ардчлал гэдэг бол эзэн Чингис хаан 9 өрлөгтэйгэн бүх сайдуудтайгаа хуралдаж байхдаа 9 настай өнчиг өвөний саналыг хүлээж аваад тэгээд тэрийг хамруулад асуудалд хандж ийсэн. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бид нар магадгүй залуу та нар чинь бол ирээдүг аваад явах эзэчүүд те энэ жинхэнэ эздийнхаа үгийг сонсохгүйгээр эдний төлөө яваад эдний тустай үйл хийгээд ингээд хортой үйл хийгээд байгаа. Ийм зүйл миний хувьд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр жинхэнэ эздийнхаа үгийг сонсох ёстой. Тэгээд өнөөдөр яагаад оноо мөнөг хортуулах хүртлээр томчууд ийм буруу үйл ажиллагаа хийгээд энэ томчуудтай хүрэх үг та нарт бас мэдээж байгаа те. Монгол улсын анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очрот тэргүүтээ алт толборлагчид Монголын төрийг авилгадаж, мөнх тэнгэрийн давааг онгилж, онон мөрөнг хаан хороор хордуулах дээр тулаад байна. Зөвхөн энэ ч биш одоо Монголд болж байгаа энэ авилгалтай холбоотой шудраг бус тогтолцоотой холбоотой энэ бүх зүйл бол тогтолцооны хувьд бол яг үндэ ерөнхийлөгч гэж ард түмнээс сонгогдсон нэг ерөнхий сайттай, парламентаас томилогдсон нэг ерөнхий сайттай юм хоёр удирдлагатай явж ирснээс болсон ийм одоо том юм харагддаг юм аа. За энэ гутаанд аваач гэсэн ингээд хөөгд үсэх юм бол анх одоо хан хинтийн тусгай хамгаалтын газар гэж байхад гутаанд аваатай холбоотой хэсгийг албаар одоо парламент дээр авч үлдсэн ийм нөхцөл байдал одоо үүсдэг. Энэ бол 2000-ад оны ихэнх үе. Тэгэд энэ одоо лицензийн анхны одоо хүмүүсийн ард бол манай анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очротгой байсан байдаг. Авилгал гэж юу вэ? Энэ бол Монголын говийг хөмөрсөн, Монголын нийт газар нутгийн 60%-ийг залгисан аюулт мангас. Тэр аюулт мангасыг дарах арга ухааныг онон ижийн охид өвгүүд бодож алжээ. Мөнх тэнгэрийн давааг онгилж, онон хатан ижийг хаан хороор хордуулах их нүглийг мөнх тэнгэр өршөөн хэлтрүүлнэ гэж юу? Мөнх тэнгэрийн хилэгнэл бууж, хатууг эсгээл амсуулахаас өмнө онон ижийн охид өвгүүдийн хэлэх үгийг ойшон хүлээж авна уу? Монголын төр түмэндэн хандан тэд энэ үгийг хургуулж байна. Авилгал гэдэг зүйл нь өөрөө хаанаас гарч ирээд байгаа гэхээр бидний сэтгэл дотор амар том шорон байгаа байхгүй юу. Тэр шорон нь ямар шорон юм бэ гэхээр одоо орчин үе гэдэг шорон нэр нь. Тэр орчин үе гэдэг шоронгийн дарга нь болохоор албан тушаал гэдэг даргатай. Тэгээд тэрний цоож нь юу вэ гэхээр мөнгө гэдэг цоожтой байгаа байхгүй юу. Харин тэр цоожийг ганцхан суллаж чадах түлхүүр нь гэл биднэрт өөрсдөнд нь байгаа. Тэгээд тэр түлхүүрийг яагаад бид нар гаргаж ирж чадахгүй гэхээр тэр бидний зүрх сэтгэл дотор ингээл илхэн ингээ байж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор бидний яг жинхэнэ нөгөө нэг юу байгаа. Үн цэн тэрийг ойлгох, тэр соёл ёс заншлыг ойлгоод үнэхээр тэр яг хайр дотор амьдрах байхгүй юу. Эчиг басхарам авиг харам амбиг басхарам. Хүн бүхний зүрх сэтгэлд бэлээхэн орших зүйл бол хүн чанар, эрхэмлэх нэр төр, нандинах үн цэн байдаг гинэ. Түүнийгээ өнгөлөн хөгжүүлэхийн цагт хайр дотор амьдарч, зөвхөн хайр дотор л орших эрхчлөөг эдэлдэг гинэ. Ингэж өнөөгийн хүмүүндэрлэгтэн албан тушаал хэмээх шоронгийн даргаас чөлөөлөгдөж, ингэж Монгол улс авилгал хэмээх мангасын амнаас мултарна гинэ. Тэгэл аргагүй Монголын залуу үе
энэ сургуульд авч байгаа боловсролоос гадна байглаас Тэнгэрээс авсан өгөгдлөөр ингэж энэ нийгмийн эсрэг тис ондоо юм ярьж байна. Одоо бид ийм хүүхдүүд, ийм залуучуудтай байхад Чингисийн Монгол ялан тогтч мандан бадрахгүйгээд хайшин зайлах юм байна. Ийм л ирээдүй биднэрт ирээдүй маань ингэж л өчигдөр ярианаас л ирээдүй маань бүр ингэж бүр төгс болцсон. Тэгээд одоо би бүхнийг өөрийнхөө бүх тэр хайрыг ургамал амьтанд уул усанда аав ээжтэй ах トゥ нартай бүх монголчуудаа өгөхөд биелэнгээд ингээд сууж байгаа хүүхдийг одоо бид нэр бурхан гэхгүйгээд өөр юу гэх. Нөгөө нэг бидний хайж очсон одоо энэ хүн төрлөختний төөрөгдлийн харанхуйг ярах наран эндээс манднаа энэ юм а яагаад гэвэл яг энэ нутагт эзэн хаамаа нөхөдтэйгэн те наадаж нөхөрлж яасан тэр нөхөдтэйгөө найзуудтайгаа энэ дэлхийг ингэж эзэнсэн юм а тэгэхээр зэргийн цаг үе эндээс ингэж зайлшгүй гарах юм а гэж яриад байсан. Тэр маань үнэхээр л баталгаатай тийм л болж харагдаж байна. Мэдээж энэ цаг үеийн Тэмүүжин, энэ цаг үеийн Боорч, энэ цаг үеийн Жилмсүвэдэ байгаа. Гэтэл би энэ охиныг бол энэ цаг үеийн сорхтон бихэ хатан амьдаараа ингээд суугаад нас нь яваад нэмийг нилийн ухаарсан бидэнд ухаарл хайрлаад ингээд сууж байгаа 18 настай охины ч одоо энэ цагийн сорхтой бихэ хатан ямар ч л байсан үүргээ биелүүлэх гээд ирцэн байгаа юм байна. Монголын уудам нутаг газар бүхэнд ийм таад маань бэлтгэгдсэн байна. Одоо бол Чингисизм гэдэг наран дэлхийд мандах бүх зүйл бэлтгэл хангагдчихжээ. Хангагдаж тохироо бүрджээ. Авилгал гэдэг зүйл нь өөрөө хаанаас гарч ирээд байгаа гэхээр бидний сэтгэл дотор амар том шорон байгаа байхгүй юу. Тэр шорон нь ямар шорон юм бэ гэхээр одоо орчин үе гэдэг шорон нэр нь. Тэгээд энэ орчин үе гэдэг шорон гэж энэ хүүхдүүд маань юу хэлэв гэдгийг маш тодорхой ойлгож бидний хувьд ярих хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй. Энийга нэг номерыг ажил байх хэрэгтэй болоо гэж үзэж байна. Аауд ээжүүдийн хувьд хийх. Ажиллаар барах уу ажил юм байна. ертөнцийн бүхэл гоо сайхан эмгтэй хүнээс ихтэй гэдэг. Тэгвэл ертөнцийн хамгийн сайн сайхны суурь нь өөрөө хайр юм байна. Одоо хайрын тухай хамгийн том мэдлэгийг Ширээцэн энэ төр жоохон 20 хүрээг охноос авлаа. Үн цэн тэрийг ойлгох, тэр соёл ёс заншлыг ойлгоод үнэхээр тэр яг хайр дотор амьдрах байхгүй. Тэгээд энэ хайр гэдэг юм байхгүйгээс хүн хог гэдэг юм үүссэн байж тээ. Томчууд хүн хог гэж яриад байдаг. Үхүүл таарна. Таны харахаар уурна гэж байна. Чи өгчхүүл бид амармаар байна гэсэн юм ярьж илээ. Одоо тэгж эрдэм бохинд тэгж л хүрч штэ хүмүүс. Харин тийм л байна. Тэгээд одоо бас энэ хууль юу хүн төрсөн юм гэж бодсон штэ. Тэгэхээр үндэ бол одоо яг өнөөдрийн хүүхдүүд бол орчин үе гэдэг бол шорон юм байна гэж хэлэхээс өөр бараг аргагүй байна. Аргагүй байна л та. Байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчсан үндэгэ гэдэг маань уул уурхайн чиглэлээр бүрдүүлж байгаа 32 бичиг баримтын 1 төрлийн бичиг баримт нь. Энээс цаана ондоо бид нар 31 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа. Хэн юу яагаад энэ хүнийг ийм болгов? Нэгч хуулийн заалт зөрчихгүй гэх хатуу итгэл үнэмшил нь энэ хүнийг хүний амьдралын хамгийн энгийн хуулийг ойлгох чадваргүй болгожээ. Тэр энгийн хууль юу болохыг хуралд ирсэн хүмүүс тодоор бичиж томоор хэвлээд харах нүдний өмнө барьж эгнэн зогсно. Гэвч тэр хамгийн энгийн хуулийг харах нүд ухах тарих энэ хүнд заяасангүй юу? 14 жил хөөцөлдөн байж 30 тэрбум төгрөгөөр худалдан авсан 32 төрлийн бичиг цаас нь түүний ганц авралын одгэлтэй гартаан барьж сэгсчин дайрна. Юу энэ хүнийг ийм болгов? Юу энэ хүнийг өөрчилж болох вэ? Хаан түлхүүр байгаа, хаан түлхүүр байгаа. Энэ мөнгөнд таарах түлхүүр нь хаана байгаа? Мөнгөнд таарах түлхүүрийг юу гэж хараад байна гэхээр эрх мэдээлэл гэж харж гин, байр суурь гэж харж гин, нам гэж харж гин, магадгүй энэ газар шороогоо ухах гэж харж байгаа. Тэрнээс бидний тэр хамгийн том түлхүүр нь бидний яг зүрх сэтгэл байгаа. Тэр яг үнц нь байгаа гэсэн үг. Одоо нөгөө нэг алтныхаа талаар яриад он багт 1 тэрбум төгрөг өгнө мөгөн чих шиг хэд
сард үгүй жилд хэдэн оюутны сургалтын төлбөр хийн мэн гэж яриад би ч угаасаа тэрэнд анханасаа итгэхгүй дэмжихгүй угаасаа өгсөн ч байсан гэсэн нэг хэн тэрбумаар энэ онон голыг сүйдгэлж болохгүй зү. Гарын үсгээ зурхгүй гэдгээр үгүй гарын үсгээ зурхгүй гэдгсэн чи танай махс өгч наахгүй юу сургалтын төлбөр төлөхгүй гэсэн. Тэр одоо яа доромжлоод байгаа мó сүрдүүлээд байгаа мó гайхмар. Одоо эндээс юу харагдж байна вэ гэхээр бид нар одоо яах ёстой юм бэ те гэдэг эцсийн дүгнэлт маань юу байна вэ гэхээр ерөөсөө л одоо монголчууд Монгол бидэнд мал жуухаа Монгол өв соёл гэдэг зүйл рүүгээ эргэж ирэх болжээ. Ерөөсөө Монгол үндэстний Монгол төмний хөгжлийн гарц бол Монгол суу ухаан Монгол ёс уламжлалаа юм а. Энэ дээрээсээ суурилж бид нэр хөгжлийнхаа гарцыг тодорхойлох ёстой л гэж ойлгож болох юм байна. Өнөөдөр бид нар гарч байгаад явж байхад 40 мянган жилийн юм уу 50 мянган жилийн өмнө бидний энэ санааг та нар магадгүй энэ чинээс ихээр л аван шүү гэдэг ингээд хэн нэгэн ухаант хөвгдөөч маань энийг бидэнд гэрээслээд гэж цохоо сууж исэн биш. Өчигдрийн охин бас ингэж ярьсан байхгүй манай дээг. Миний бодлоор үн цэн гэдэг нь тарих зүрх хоёр одоо огтлолцохоор л тэр үн цэн гэдэг зүйл нь үүсээд байгаа мó даа л гэж бодсон. Одоо энэ хос яваад байна шүү дээ тий. Бурхны шашинд болохоор зэрэг арга билгийг хослуулж явна гэдэг байхгүй. Арга билэг гэдэг ба нөр арга гэдэг нь хайр, билэг гэдэг нь энэ хайрыг хөгжөөж тэгээд энэ тэр эрчмээр хязгааргүй чамдыг тайлсан тэр оюун ухаан байдаг, бэлэг оюун байдаг байхгүй юу? Яг тэр зүйлийг манай тэр ширээтэй охин бас ярьчлаа. Яагаад вэ гэхээр ганцхан хүн тархиараа шийдээд байх юм бол тэр мэдрэмж, тэр зүрх сэтгэлээс гарч байгаа тэр зүйлс нь алга болчих гээд харин ганцхан зүрх сэтгэлээрээ шийдээл ганцхан мэдрэмжээ дагах гээд байхаар бидний оюун бодол юу хэлэх гээд байгаа тэрнтэй ингээд зөрчилдөөд бид нэр ерөөсөө яг үн цэн гэдэг зүйлээ мэдрэхээ болчих гээд байгаа юм шиг тий. Тэгэхээр яг үн цэн гэдэг маань ерөөсөө л тарих зүрх хоёрын тэр яг огтлолцын цэгэл байгаад байгаа юм шиг байгаа юм л да. Тэгээд энийг бүгдөө ажил болгоё. Ажил болохоор барахгүй бидний хараад байсан тэр гарц, бидний хараад байсан тэр хувьсгал, бидний хараад байсан тэр эргэлт магадгүй эмхтэй үнэ хайраас ихтэй байх. Хайраас ихтэй байх нь зайлшгүй. Угаасаа хүн хүнийгээ ирлэн гэдэг чинь сэтгэлийн сийжиж ирлэн гэсэн үг биш л дээ. Би бинийгээ хайрлах ч юм уу, би бинийгээ халамжлах, би бинийгээ асарж тордох. Тэгэж бид нэр би бинийгээ ирэлдэг. Тэрнээс ч бид нэр болохоор сэтгэлдээ байгаа тэр муухай зүйлсийгээ ирэлчээд буцаагаад хүмүүс рүү тэрэнгээрээ ингээд зоодог. Тийм учраас тэр дунд ингээд өрсөлдөөн яваад байгаа. Тэр дунд мөнгөний тэр сонирхлууд яваад байгаа гэж юу н бодож юм л та. Чингис хаан айлдун арга билэг хоёрыг хослон эргэл байсан. Алив хүчтэн арганд оруулмай. Арга билгийг ис уххан үл мэдэх аваас алгамда буйг тогтоох уяа бэрхээ. Тэгэхээр бидний хайж байгаа зам Чингисизм тодруулах ёстой зам удаавууд эрчүүдийн маань тодруулах ёстой зүйл энэ Чингисизм гэдэг зам юу вэ гэдгийг тодруулгаа. Энэнгээр хүн төрлөختнийг гүйгүүлэхээс нь бүлээхэн бэлтгэгдсэн биднийгээ сургаад байж шүү дээ. Монголоо алдж байгаа учраас өвөг дээцийгээ бурхан гуйсан ч битгий үгээд хилээ захаад үлдээсэн газар шороог бид нар өнөөдөр худалдаж байгаа байхгүй юу. Тэгэд энэ жишээ нь харагдаж байгаа байхгүй юу. За Avontis Pygmatic Mining U&B гэдэг ийм 3 компани үндсэндээ энэ жил лицензийн зөвшөөрлөлтөд ингээд ажиллаад яваад байна. За лицензийг нь бүр ингээд 45 он хүртэл, заримыг нь 37 он хүртэл ингээд өгцөн байж байгаа. Хэрвээ одоо 2045 он хүртэл ингээд явах юм бол үндсэндээ одоо Бачирээд сумын энэ баг бол одоо үндсэндээ байхгүй болно. Одоо энэ уулч байхгүй, усанч байхгүй болох юм аюултай болчиход байгаа. Тэгэхээр хадгалаад одоо энэ ард түмнээсээ сонгогдсон энэ төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс энэ уул уурхаагаас хол байж шунлаа татах хэрэгтэй байгаа маа. Хамгийн одоо багтаа. Тэгээд энэ их хурлын гишүүд сайдаар ажиллаж байсан хүмүүс нийтийн алба, хувийн сонирхол гэдэг энэ зүйлээ одоо ялгаж харж ижлийн асуудал одоо шийдэгдэнэ. Энд ч байгаа бүх компаниудын ард дандаа манай нэр бүхий улс төрчид хамгаалж байдаг. Тэдний шүүхэд нөлөөлж байдаг. Ийм нөхцөл байдалд одоо бид ингээд хамтдаа одоо орчоод байна. Мөнгөний ноёрхлыг эс нураасан цагт засгийн удирдлагыг хэд сольсон ч, төрийн өндөрлөгт хэн гарсан ч,
чанарын ялгаа үгүй ажээ. 2017 оны дахиад жил Монгол ялна гэдэг ураатай Баттулга Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Монгол яллаа гэдэг баяр хөөрөөр Монголын ард түмэн уялдсан хөдөлж байлаа. 2018 оны нохой жил түүнээс ч дутхгүй олон түмэн дүн өвлөөр уялдсан хөдөлж энх болдыг зандан шатраар сольсон. Энэ хувьсгал тэмцлийн манлайлагч оюун эрдэнэ засгийн газрын хэрэгэрлэх газрын дараагаар томилогдож мөн эзэн хааны нутгаар овоглогдсон хурал сүх ерөнхий сайдаар ажиллаж байна. Гэвч дараагийн элбэг дорж баяр, сайхан бэлэг, баяр цогт болох үйлэн одоо хийж байна. Монголын говийг хөмөрсөн баяр, сайхан бэлэг, баяр цогт нар шоронгийн наарн дээр өгөхөд Монголын ард түмэн алга ташин баярлах гашуун хувь тавилан хүлээж байгаа шиг Монголын голомтыг самрах үйл энэ жил ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд хурал сүх, улсын их хурлын дарга Зандан шатар, засгийн газрын хэрэгэрлэх газрын дарга оюун эрдэнэ нарын үед болох юм бол түүхэнд эдний нэр ямраар өчигдөж Монголын хувь тавилан яаж эргэх вэ? Орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтдаа одоо хамгаалж тэмцэхгүй л энэ бол одоо хуулиас дээгүүр, за тэгээ засгийн газраас дээгүүр, улсын их хурлаас дээгүүр ийм одоо бас нэг юм сонирхлын бүлэг бас одоо Монголд гарч ирчээд байгаагийн бас нэг тийм тодорхой жишээ бол өнөөдөр манай Бачирид суманд байгаа энэхүү одоо гутаан давааны алтны урхаа хэмээх энэхүү тохиолдол бас болчиход байгаа маа. Хуулиас дээгүүр, засгийн газраас дээгүүр, улсын их хурлаас ч дээгүүр орших ашиг сонирхлын бүлэгт Монгол улс бүхэлдээ залгиулаад байгааг засгийн газрын хэрэгэрлэх газрын дарга оюун эрдэнэ товч тодорхой ярьлаа. Тэрээр орон нутгийн ард иргэдийн идэх оролцоогүйгээр Бачирид сумын газар нутгийг хамгаалж үлдэх аргагүй болсноо ийхүү учирлан ярьсан л ухаан адил Монгол улсын ерөнхий сайд хурал сүгч мөн энэ оны 5 дугаар сард Хэнти аймгийн Бэндэр сумын ард иргэдтэй уулзах үеэр буу барин тэмцэж онон мөрнөн хамгаалж үлдэхийг Бэндэр сумын ард иргэдэд зөвлөсөн байна. Ерөнхий сайд энэгээр ирээд бид бүхэн сумын ард түмний төлөөлөл очиж уулзж ирсэн юм а. Тэгэхэд бол та бүхэн энэний төлөө тэмцэх зүйтэй. Бүр болохгүй бол тэр хутгуур шангамд нь ороод сууж вэ. Тэгээд шанахтай нь хутгахыг хараа. гэж ингэж хэлж ирснийг миний хоёр нүдэрээ харж ихээрээ сонсч байсан хувьд би тэрийг сонсч байсан. Тэгээд энэ бол сайд бол ерөнхий сайдын зүгээс бол энэ 30 алтыг бол засгийн газар бол анхааралтай аваад байгаа. Энийг бол бид ер нь зогсооноо. Үүний төлөө би ерөнхий сайд байгаа шүү дээ гэж хэлж ирснийг ташин зурцхан зүйтэй байх гэж бодож байна. Засгийн газараас бол 30 алтыг хаах шийдвэр гаргасан. Татан буулгах ажиллагаа явагдаж байгаа гэж хэлсэн. За тэгээ бас ингэж хэлсэн. Та нар их орныхоо төлөө буугаар тэмцэх хэрэгтэй. Газар шорооныхоо төлөө их орныхоо төлөө өөрсдөө сайн тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн юм байна. Монгол улсын ерөнхий сайд хурал сүхт үнэхээр гутайн уурхайг зогсоох эрх мэдэл байхгүй болоод ард түмнийг буу барин босгох тэмцэлд уриалв. Байдал хэрвээ тийм дээрээ тулсан бол буу барин босгогчдын манлайд нь та яв. Төр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаар хөдлөе одоо өшөө яах вэ? Тэр буугаа бариад хөдлөх нь араа болоогүй. Ташуураа бариад хөдлөе. Ямар ч байсан Монголын голомтыг самарч самруулж болохгүй. Яагаад гэвэл Монголын гал голомтыг залгамжлаа тоцрох тэнгэрт тамгалагдсан эзэд нь таны миний араас өсч өндийж буй. Тэр эзэдийн төлөө мөнх тэнгэртэн Монгол гэдэг улс мөнхөд оршин тогтнож ирсэн юм. Тэр оршин тогтнол өнөө бидний үед сөнөх ёсгүй. Тэр залгамж халаа та бидний үед тасрах ёсгүй. Монголын голомтыг залгаа тоцрох эзэд нь ононгийн цэнгэг уснаасаа умдаалаад ононгийн айс сав нутагтаа Монгол ямар байсан, ямар байх ёстой, яг л тиймээрэн аж төрөн байна. Харин та цаг гаргаад тэдний үгийг сонс. Ялангуяа их Монгол улсын гал голомтыг сахиад
Энэ онгон дагшин байгалийн эрчис бүхнийг би сэтгэл оюундан шингэн өсч, сэтгэлийн галдулн бадарч, итгэлийн эрч хүчин оргилж, ухааны торгон ирэн жагсаж яваа эндхийн 20 наснуудтай та уулзаад үз. Тэд зөвхөн ононгоон төдийг уулс Монголоосоо бүр халиад мөнгөний ноёрхолд өвдөгсөгдөн ажиллаж мөхөх дээрэн тулаад байгаа дэлхийн хүн ардыг авар харгыг бодож олоод өвөр зураан ярилцаж суун. Бид орой өвчээр бас шиврэх борооноор сандруухан очиж ганц 2 үг тэмдэглэж авснаа таны сонорт үүгээр хүргэж байна. Харин та заавал цаг гарган тэдэнтэй уулзаж тэдний үгийг сонсоорой. Үнэн ч нөхөрлөл тэдний өрөө, үн цэнтэй амьдрал тэдний мөн чанар. Ийм ариун мөн чанартай тэд бие биенээ хайраар ирлэж, халамжаар тордож, зөвхөн хайр дотор л оршдог эрх чөлөөг энэ биеэрэн эдлэн бие биендээ бэлэглэж, зөвхөн хайр ундрааж баяр үлгэлдэг онгон байгальдан, ононгийн хөвөөндөө, хөөр хөгжил дүүрэн баясан зингэж наадан хөгжиж байна. Мөнгө гэх цоожийг түлхүүрдэн, орчин үеийн шоронгийн хаалгыг онгойлгож, мөнгөний ноёрхолд өвдөгсөгдөн боочлогдох дэлхийн хүн ардыг мөнхийн хүсэл мөрөөдөл эрхчлөөнд нь хүргэх онол практикийн хичээл тэнд өглөө өвдөшгүй явагдаж байна. Монгол малчин хүнд заавал чи Монгол өв соёлоо одоо чи ингэ сур ийм байдий тийм байдий гэж заах ямар ч шаардлагагүйгээр эндээсээ бид нар малаа малж мал маань эндээсээ өвсөө идэж усаа ууж тэр хэмжээгээр өсөж үржиж одоо бидний амжиргаа энэнгээр залгаж байгаа гэдгийг тэр Монгол хүүхэд мэдэж өсөж байгаа учраас тэр хүүхдэд заавал чи ийм ухаан Монгол ухаантай бай ийм байх эх орноо хайл гэж заах шаардлагагүйгээр ерөөсөө тэр хүмүүжил чинь малчин хүнд ингээд суур өсөхдөө тэрийг ингээд өөрөө ингээд авч өнгөж өсөж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол онцлог. Өнөөгийн Монгол улсад төдийгүй дэлхийн хүн ардад энэ л хамгийн эрэлт хэрэгцээтэй мэдлэг боловсрал биш гэж юу? Та нартайгаа ирж уулзъя. Тэгээд тэнд нэг хэсэг одоо зовсон, ядарсан, зүдэрсэн, толгой нэргсэн монголчууд байна. Тэрийг одоо гэгэрсэн бурхад минь байранд нь авчирж, энд авчирж эзэн сэтгэлгээ суулгаачаал гэж та нараас гуйж байгаа. Бидний хамгийн гол ярих гээд байгаа зарчмыг бол би ерөнхийдөө ингэж ойлгож байгаа. Ерөөсөө Монгол малчин хүнд л ерөөсөө энэ одоо нэг нэгнэ гэсэн ийм сэтгэл, илгэн нэгнэ гэсэн ийм сэтгэл ерөөсөө байдсан байна. Одоо энэ зах зээлийн нийгэм гэдэг маань ерөөсөө юу руу чиглэж байна вэ гэхээр ерөөсөө л одоо материаллык зүйлийн хөгжил рүү л одоо хүний оюун ухааныг чиглүүлж байна. Тэрнээс оюун ухааны хөгжил рүү биш хүн ер нь оюун ухаанаа хөгжүүлэх ёстой юм байна. Тэрнээс биш материаллык зүйлийг шүтээд материаллык зүйлийг ингээд явах юм бол одоо бидний хэлдгээр өмч хөрөнгийг шүтээд ингээд явах юм бол хүний мөн чанар гэдэг чинь ерөөсөө алдагдж байгаа юм байна. Гэт ийм байгаа юм байна гэдгийг одоо дэлхийн нийт ойлгоод дэлхийн нийт одоо Монгол руу анхаарлаа хандуулж байгаа Чингисийн тэр Чингисизм гэж яриад байгаа тий. Тэр лөө анхаарлаа хандуулж байгаа ерөөсөө шалтгаан нь юу вэ гэхээр энэ л болчихж байгаа байхгүй юу? Монгол малчин Монгол нүүдлийн соёл иргэншилт Монгол ухаанд л одоо энэ оюун ухааны хөгжил гэдэг чинь байна. Тэрнээс ч тэр эдийн засгийн одоо энэ дэлхийн бусад Европын орнуудын өрсөлдөөн бол ерөөсөө оюуны хөгжил бол огт биш юм аа. Тэ энэ бол ерөөсөө л эцсийн эцэст одоо хин нэгнээсээ сайхан амьдрах гэсэн хин нэгнээсээ илүү гарах гэсэн ийм өрсөлдөөн ерөөсөө хүний мөн чанарыг үгүй болгоод ерөөсөө хүн төрлөختөн гэдэг чинь мөхөл рүүгээ явж байгаа юм байна гэдгийг л харуулж байгаа юм баггүй. Тэгэхээр эрхэм сайдтаа соён гэгэрлийн ажлыг төр түмэнтэйгэн хамтран зохион байгуулж улс Монголын өөдөн татъя гэж байгаа бол зөвхөн хайр дотор оршин цагаан мөр татуулан аж төрөх гэгэрсэн бурхадтай зөвхөн бурхтал аж төрөн суудаг тэр газарт нь очиод хамтран ажиллаарай. Тийм учраас ардгийн хэлхтэй соён гэгэрлийн ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайдар зохион байгуулах хэрэгтэй. Эрхчлөө нэрлж хүн төрлөختөн урд өмнө нь түүхэндээ хязээч ажиллаж байгаагүй олон цагаар ажиллаж хуульчилсан боолчлол гэх үзэгдэл дэлхийд өдгөө ноёлж байна. Энэ хүрээд эрхчлөө гэрэлхийлэх хүн төрлөختний явах зам нь дуусч хөгжлийн түүхэн төгссөн гэх боловч эрхчлөө хүссэн мөрөөс хүмүүн төрлөختний хүсэл мөрөөдөлд эцэс төгсгөл үгүй байлаа. Харин тэр мөнхийн хүсэл мөрөөдөлд нь хүргэх гэрэлт дартан замыг хүмүүн төрлөختөнд бэлэглэх эцэст нь онгон байгальдан ононгийн хөвөөнөө эрхчлөөтэй эрхлэн наадаж цэнгэлдэн хөгжиж байна.
Тиймээс засаг тэргүүлэх эрхэм сайд та эдгээр хүүхдүүдтэй заавал уулзаарай. Гэхдээ дуудаж биш байгаа газарт нь очиж шүү. Зөвхөн хайр ундрааж баяр үлгэлдэг онгон байгальдан ононгийн хөвөнөөл тэд зөвхөн хайр дотор л оршдог эрх чөлөөг эдэлж баясан хөгждөг юм. Тэгээд та нар ингээд бүгдээрээ ямар ч юм маш их үн цэнтэй нэг хүн дотоол байх юм бол бид нар ингээд бүрэн дүүрэн яг тэр тогоо ингээд дүүрээ зүүн мэлтэлцчихэд шиг бид нар байж чаддгүй. Тийм болохоор яг та нарын амар гайхалтай үн цэнтэй хүмүүс бөгөөд яг ингээд энэ цаг ч гэсэн үнээр гайхалтай үн цэнтэй гэдгийг хэлээд за тэгээд галын наадмын маань галыг бог яах маань асааж өгнө. Тэгээд галын наадмын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэж байна. Миний ширэтийн сэрэг баран ноён хатан уулс миний билээ мен дамрын зинхэр хадагн онон хатан ичи миний билээ бурхны хишгтэй утагмин орлодэцэс юролтэй билээ өгөмөр баян ширэтэн утагмин өвгөдэцэс саяатай билээ Тодхон оройтой дуутааны мөнгөн цагаан дулаагаар hodin цэнхэр сартгуудыг уйлан дутсан ононгоор тоомсог хүрэн зэлийн зүрх чичрэн хатраагаар торгон залаатай малгааны зориг бодром намраагаар уулзаж учирч явсан эцэг хийн данштаар удаан хүрэн баавгаан ичээ сагсан чнаар уулын бүгд дэвдэх унган браад сунтай хаан чусан дурсагдах хан хилтийн бачраад нутгаа би бол үүндээ залуучуудаа болоог байгаа даа гэж бодож байна. Гэтэл бүр болохоор барах уу тэд нар маань яг л одоо жимсээр бол одоо бүрэн гүйцэд боловсрцсан. Одоо тэгээд үр дүнгээ өхөө хүлээгээд байж байгаа юм л хэмжээнд байна шүү дээ. Тэгээд тийм сайхан сэтгэл төрүүлсэн бачраач юм залуучуудад одоо баярлалаа гэхээс өөрөхгүй бидний халаа бол найдвартай хүмүүсийн гарт очих нэ. Энэ л одоо гайхалтай сайхан байлаа.